энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. За бид одоо яг төрийн бодлогоор ихтэй сургууль эрдэмшлэгээний байгууллагаа дэмжиж ажиллахад энэ их тус нэмрээ өгнө. Энэ бол эхлэл байна гэж хүлээж авч байгаа. За ихтэй сургууль, коллеж, эрдэмшлэгээний байгууллага төрүүлэнгүүд хөгжих тийм боломж нээгднэ гэж харж байгаа юм. За хуулинд орж байгаа хамгийн дэвшилттэй зүйл бол одоо манай эрдэмшлэгээний байгууллага ихтэй сургуулиуд тендерт оролцоход одоо давуу байдал болж байгаа гэж харж байгаа. Одоо гүйцэтгэлийн баталгаа юм уу, тендерийн баталгаа зэргийг одоо хөнгөлж өгч байгаа. Энэ нь бол одоо их сайшаалтай. Тэгээ энэ дээр одоо бас дагаад сөрөг зүйл үүсэх вэ гэдэг би зүгээр асууж байна. Хувийн компаниудын лобби орох вэ? За тендерийн хуультайгаа зөрчилдөж байгаа юу? За хувийн ихтэй сургуулиуд одоо энэ төрийн өмчийн ихтэй сургуулиуд гэдэг ингээд заасан байгаа. Тэгэхээр энд хувийн ихтэй сургууль, хувийн одоо эрдэмшлэгээний байгууллагад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын оролцоо эрх ашиг хомигдох тал байх уу гэдгийг асуух гэсэн. За нөгөө талаас зөвхөн төрийн өмчөөр төсвөөр одоо энэ тендер зарлж хийхтэй биш, хувийн хэвшлийнхний зарлж байгаа тендерт одоо ихтэй сургууль, энэ эрдэмтэн судлаачдаа оролцуулах энэ боломж хэр нээлттэй байгаа энийг бас тодруулж асууя. За ер нь бол бид нар ихтэй сургуулиудын хөгжлийн үе шатыг хардаг. За сургалтын буюу одоо ингээд оюутнаас сургаад байдаг академик сургалттай. За дараагийн шатнд бидний одоо яриад байгаа судалгааны их сургууль. За энд бол ингээд судалгаа хийнэ гэж байна. За тэгээ хийсэн судалгаагаа яг орлого олдог механизм болгоод оюутан сурагчид тэр судлаачдыг ажилуулад стартап нээгээд явах нь бол 3 дугаар шатын энтерпренеур гэдэг MIT-гийн загвар энэ гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ шат руугаа бас явах одоо тэр судалгааны их сургуулиудынхаа хуулийг бас боловсролын яамнаас хизээ оруулж ирэх гэж байгаа энэ талаар бас тодруулж асуумаар байна. За мөн ихтэй сургуулиас энэ бодлогоор дэмжиж байгаа энэ чухал бодлогоо тэгтээ бид нар зөвхөн байгалийн ухаан гэдэг юм уу тэр тал чухал мэдээж уул уурхаа дээр дүшиглээ саяны агаарын бохирдол гэдгээс эхлээд энэ судалгаанууд яг өнөөдөр Монгол улсад тулгараад байгаа маш олон асуудлыг бид нар энэ судалгааныхаа байгууллагаар юугаар хийх судлаачдынхаа хүчин чадлаар хийх юм боломж нэмэгдэж байна гэдгийг бид нар харах ёстой. За мөн гадаадын ихтэй сургууль ижил төстэй эрдэмшлэгээний байгууллагуудтай хамтарч хийх судалгааны ажлуудын одоо энэ хуулийн төсөлд одоо хэр туссан бэ гэдгийг бас би асууя. За мөн коллежууд гэж байдаг. За манай хосоо гишүүн бол энэ хууль санаачлахад бас орсон юм байна. Тэгээд эмсүүт гэж яриад хөдөө аймагуудад бүсчилсэн хөгжлөөр коллежууд байгуулна гэж байгаа. Тэгэхээр коллежуудад ийм судалгаа хийх боломж тэнд бас коллеж төгссөн оюутнуудыг оролцуулах талаар хосоо гишүүн одоо хэр судалж бас энэ дээр оролцож харж байгаа вэ гэдгийг бас би асууя гэж бодож байна. За тэгээд ер нь бол бид нар ихтэй сургуулиуд юунуудыг оруулж ирэхдээ бол судалгаан зарцуулах төсөв дээр нь бид нар төсвийн тавьж өгөх тал дээр их анхаарах хэрэгтэй. Түрүү сайн зэрэг гишүүн хэлнэлээ. Ядаж нэг 10% судалгаандаа зарцуулдаг. Тэгээд профессорын оюутнуудын тойруулаад оюутнуудыг одоо компаниар ярих юм бол ажилчид тэгээд за дээр нь профессорын баг бүрдээ тэр профессор нь судалгаагаа хийгээд харин тэр судалгаа хийхэд бол тоног төхөөрөмж хэрэгтэй. Тэр тоног төхөөрөмжийг худалдаж аавна гэдэг нь бол тэр профессорын баг ч юм уу тэр мэдээж нэг тоног төхөөрөмжтөр за имлэг гээл аваад үзье л да. Одоо нэг лазерын аппарат авахад тэнд бол одоо бөөрийн тасг нь орж ирж байгаа бол одоо төрөв булчирхаа одоо юу гэдэг одоодны тасгийнх нь бас тэрийг харж ашигладаг гэхээр тэр олон тэр тоног төхөөрөмжийг тавиад бусад эрдэмтэн тэрийг ашиглаж байдаг. Энэ боломж нь одоо хэр тус Болжийн гишүүн хариулна. Гал одрох гишүүнд баярлалаа. Бас олон асуулт асуусан учраас амжиж хариулж чадахгүй байж магадгүй. За одоогоор ихтэйд сургуулиуд, эрдэм шилжгээний байгууллагууд бол хувийн хвшлийнхнаас захиалгад ажилладаг. Энэ бол нээлттэй. Энэ бол ямар нэгэн сайжруулалт шаарддаггүйгээр явж байгаа ажил байгаа. За нэг хийж чаддгүй юм нь улсын төсвөөр тавигдж байгаа судалгаа шинжилгээний ажил тэрэнд оролцож чадахгүй байна. Тэгээ тэрэнд оролцдог болгоё. Тэрэнд өрсөлдөөнд ороод өөрсдөө авч чадаад хийвэл сайн байна гэдэг тэр бол энэ хуулийн төсөл одоо санаачлагтад явсан. За сүүлд нь одоо альва судалгаа хийгдсэний дараа бол тайлан гарна. Тайлангууд нь бас нээлттэй байх ёстой. Тэрэн дээр нэгдсэн мэдээллийн сангаа засгийн газрын хэрэглэх газар
өөрөө харьяалдаг байвал зүгээр юм уу гэж харсан. За зөвхөн шинжилгээ технологийн сангаар эрдэмчлээ судалгааны ажлууд бол зарлагддаггүй. За бүхий л одоо чиглэлийн яамууд өөртөө судалгаа шинжилгээний зардалтай байдаг. Бас тендер зарладаг. Тэгэхээр ингээ яамдууд хүртэл судалгааны ажил хийлгээд шутсан хүртэл ингээ хийлэгдэг. Тэгэхээр бүх тайлангуудын мэдээлэл нь ингээ тайлангаараа ил болох гэхээсээ илүү ядаж хийгдсэн ажил нь абстракттайгаа ерөнхий агуулга нь ил байх юм бол давхардал хаанаа үсэхгүй гэж бол харсан. Тэгэхээр энэ хуулийн төсөл батлагдаад сайжруулагдаад ингээ явхад ямартайчдаа бүхий л эрдэм шинжилгээний судалгаа хийдэг судлаачид маань төрийн мөнгө өөрч гэлтгүү одоо хувийн хвшлийн захиалгат ажлыг угаасаа хийдэг учраас ингээд өрсөлдөөн хаана биелэх юм байна л гэж харж байгаа. За альва судалгааны байгууллагын чадамжийг хийсэн судалгаагаар нь дүгнэдэг. За одоо ингээд хувийн хвшилд очиод энэ судалгааг тэр сургуулийн тэр багшийн профессорын баг ингээ хийх боломжтой гэж ярихаар итгэхгүй байх тохиолдол илбэг байдаг. За яг хийж чадах болов уу гэддэг. Тэгээ ингээд яг одоо тухайн сургуулийн тэр багийн одоо хийж исэн ажлыг харахаар харагдахгүй байгаа байхгүй. Сургуулийн нэр нь бичигдэхгүй. Гэхдээ багш нар бол одоо гэрээт байдлаар өөр газруудад судалгаа хийцэн л байдаг. Тэгэхээр нэг юм суур энэ алдааг нь залруулад төгсгөлдөө л энэ судалгааны их сургууль бий болох замнал руу орж ийн л гэж найдаж байгаа. Тэгээ сайжруулах зүйл бол мэдээж байгаа. Тэгээ тэрэн дээр бас цааш шийдэлтэй харилцвал зүгээр хаа засгийн газраас бол санал авсан. Тэгээ засгийн санал нь болохоор энэ мэдээллийн санг нь одоо харьяалах яам нь буюу эдийн засгийн хөгжлийн яам нь аваад явсан зөвөө гэсэн санал бол ирсэн. Тэрийг ажлын хэсгээр дэлгэрэнгүй яриа. За агаал одрох гişүүн тодруулж асууя. За баярлалаа. Тэгээ би тэр хувийн гэдэг дээр бас гадаадаас орж ирж байгаа хувийн компаниудын тэр хийгдэж байгаа зүйлүүд дээр бас судлах талаар ярьсан байна. Би зүгээр хосоо гишүүнээс суугаад байгаа юм л да. Ихтэй сургуулиуд дээр байгаа одоо манайд Эрдэнэс Монгол гэхэд нэг 6-7 үндэсний технологийн парк гэжээд байна. Тэн дотор эмсүү тим буюу тэр коллежуудын төгссөн хүмүүс хэрэгцээтэй гэдэг байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо тэр бүсчилсэн хөгжлийн талаар коллежууд байгууллагыг ярьж ирсэн шүү. Тэнд эмсүү тэр технологийн коллежууд дээр байгаа тэр сурж байгаа залуучуудыг, оюутнуудыг ихтэй сургуулийн энэ судалгааны чиглэлээр орж ирж байгаа энэ профессорын багуудтай одоо тийм холбох боломж энтрийг энэ хууль дээр хэр тусгаж бодсон бэ гэдэг талаас нь би асуусан. Ялангуяа тэр коллежууд энтрийн оюутнууд, багш нарыг тэднийг ихтэй сургуулийнхаа багтаа ажиллах боломж За санал хэллээ. Наранбаяр сайд хариулъя. За баярлалаа. Судалгааны их сургууль, за их сургуулийн ангиллын асуудал эднэгээд байгаа. Бид өнгөрсөн 6 сард бол ангиллаар нь бол бас явуулсан коллеж болгож дээд сургуулиудыг нэг бол их сургууль, мэргэжлийн их сургууль гэсэн англи руу оруулсан. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн тийм хувийн юм огт оруулаагүй шүү. Энэ дээр яг ажлын хэсгийн гарсан дүгнэлтэд үндэслээл за ямар одоо шийдвэр гаргахаар байна. Тэр нь л яг автоматар гараад явсан гэж ойлгох хэрэгтэй. Буруу ойлголт өгч байгаа бол бас энийг залруулах шаардлагатай. Юуны хувьд бол бид энэ судалгааны их сургуулийн тухайн энэ хуулийг бол өргөн барина эрх намрын чуулганаар анхны одоо төсөл нь бэлэн болсон одоо хэлэлцүүлэгт оруулж процедурыг хангана. Ингэснээр бол судалгааны их сургууль байгуулагдсанаар энэ чинь ихтэй сургуулиудын эрх зүйн орчин бүрдснээр ихтэй сургуулиудын дээд боловсролын хөгжил дахиад нэг шатаар харих юм. Зөвхөн судалгаанд гэхэд нийт төсвийн 15%-ийг зарцуулдаг ийм сургуулиуд бий болно шүү дээ. Наранбаяр сайд нэмэлт 1 минут. Тэгэхээр энэ бол одоо зайлшгүй бидний явуулах ёстой, цааш нь авч явах ёстой ийм эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой ийм ажил гэж харж байгаа. Бид ер нь их сургуулиудыг судалгааны болгож хөгжүүлснээр энэ цаашлаад инновацийн болж ингэж хөгжиж явж улс орныхоо ирээдүйн хөгжилд шууд хөв нэмрээ оруулдаг мөн одоо хувийн аж ахуй нэгжтэйгээр шууд холбогддог ажиллах хүчин их сургууль дээр байж байгаа энэ профессоруудтайгаа шууд холбоотой байдаг тэн дээрээ хүнээ өсгдөг ийм инновацийн судалгаанууд нь тэнд явж идэг суурь судалгаанууд нь тэнд явж идэг ийм илүү ажил хэрэгч илүү бизнестэй холбогдсон илүү эдийн засагч ийм одоо ихтэй сургуулиуд бий болно гэж харж байгаа. Энэ удаагийн хуулийн төсөл хэдийгээр засгийн газар шууд одоо ингээд
албан ёсоор орж ирж бид яагаагүй ч гэсэн яамдаас санал авсан бид бас өгчээсэн ийм одоо хуулийн төсөл байгаа. Тэгээ энэ хуулийн төсөл төр байгаа энэ ялангуяа энэ төр хувийн хөгжлийн одоо сургуулиудын хооронд зөв ийм өрсөлдөөн